Мэдмэр хэмээн нэвтрүүлгийн маань шинэ дугаар сонсогч за мөн үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж өнөөдрийн хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн багш Тэнгэрэл ах маань хүрэлцээрсэн байна. Тэгээд сэдвээ бол мэдээж тогтсон ёсоор одоо танаас авнаа гэж өнөөдрийн чи хоёулангийн ярилцах сэдэв маань. Одоо хүмүүстээ мэдлэг олгох сэдэв маань юу байгаа вэ? За тэгэхээр үзэгчд сонсогчтой өнөөдрийн минь төргий. За би өнөөдөр гэрээслэл өвлөх харилцааг сонгож авсан. Тийм ээ. Яг ер нь бол бит хоёрт бол ярих сэдв бол их байгаа. Тэгээ ягаад чинь зүгээр одоо хүмүүс нэлээд хөрөнгө мөнгөтэй боллоо. За хүн орвогийн мөхсийг үзүүлэх бол өөрөө одоо ердөө үзэгдэл тийм ээ. Орвогийн зам. Тийм учраас энэ гэрээслэл өвлөх харилцаа гэдэг бол хүмүүст бас амьдралд нэлээд ороод ирчихсэн юм харилцаа учраас энэ талаар манай үзэгчид сонсогчид маань наацхийн бас зарим зүйлүүдийг мэдчих хэрэгтэй гэдэг үднээс энэ сэдвийг сонголоо. Жохо эмзэг сонсогддог те. Одоо хүмүүст гэрээслэл гээл тэнгүүт нэг л одоо юу гэдгийг өнөө маргааш хөөх гэж байгаа биш. Тэ. Одоо эн чинь болоогүй байх гээл тэгдэг. Гэхдээ ер нь би нэг сүлд сонссон юм аа. Өмгөөллийн одоо өмгөөлөл үзүүлдэг байгууллагууд ч гэдэг юм уу. Одоо нэг харилцагчтай за дамаа ялангуяа нэг 40 гарсан 45-аас дээшээ ч хүмүүс тийм үү те. Гэтэ тэр эрүүл мэндийн байдал шалтгааныг нь харгалзаж үзэхгүйгээр одоо эрүүл саруул байсан ч гэсэн ер нь гэрээслэл гэдэг зүйлийг санал болгодог гэж сонссон. Тэр нь бол яг нөгөө амьдрал нөгөө гинтийн зүйл учраас юу ч тохиолдож мэдэх учраас тийм тодорхой тооны гэрээслэл зүйл байх ёстой гэж үздэг юм байлээ. Тэгээ бид нар болохоор нөгөө гэрээслэл гэхээр л нэг л одоо юу гэдгийг өвчин зовлон тусаал өнөө маргаашгүй болох гэж байгаа хөгшин настай хүндэл гэж ойлгоод байдаг болохоос биш маш чухал зүйл юм байлээ л дээ. Тэгээ бас ингээ нөгөө гэрээсд үлдэхгүй бол нөгөө нэг маш их юм маргаан дагуулдаг асуудал юм байлээ бас. За ерөнхийдөө бол ярьж байгаа зүйлүүд бол санал нийлж байна. Тий. За тэрийг бас баг зэрэг тодруулъя тийм ээ. За тэгэхээр бол яг зүгээр 90 оноос өмнө бол хувийн өмчил зөвшөөрөгдөг байсан. Нэг социалист нийгэм үед тийм ээ. Одоо ингээ бүгдээрээ бол ерөөсөө юм өмчгүй байсан. За чөлөөт зах зээлийн нийгэмд орсноороо хүмүүс өөрсдийнхөө тий шударгаар олж авсан юм өмч хөрөнгөтэй болчихсоо. За нөгөө талдаа хүн бол мөнх биш тийм ээ. Заавалчгүй хөгшин унж нас ордог юм биш. Залуу унж бас нас орж болдог тийм ээ. За тэгэхэд энэ шаардлагаар үндсэндээ энэ одоо өвлөх харилцаа гэрээслийн асуудал ч орж ирж байна л да. Миний нэг танил нотротчин ажлын шугамаар Японд явж байгаад ирээд надад сонирхуулаа ярьж исэн. Японы нотротын ийм одоо өрөөнд нотротчин гэж хүмүүс байдаг шүү дээ. Манад бол байдгүй одоо тийм үгүй л. Тэр Японд бол тийм үг байдаг гэнэ хан дээр нь. Юу гэхээр бол та гэрээслэл үйлдснээрээ үр хүүхдүүдийнхээ амгалан тайван байдлыг бий болгоно гэсэн утгатай. Эвтэй найртай байдлыг бас бий. За ер нь тийм утгачлж надад хэлж байгаа л да. Тэгэхээр эвтэй найртай амгалан тайван байх энэ нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн утгатай. Тэгэхээр л яг нөгөө чиний саяны хэлдэг зөвлөдөө энэ гэрээслэлгүй байж байгаад нас орсон нөхцөлд өвлөх харилцаа үүсээд тэгээд би аавн чи аавн гэдэг энэ маргаан үүсээд тэгээд ах дүү нар тангараг тасрах за магадгүй бүр муухайгаар ярих юм бол биенийхээ эрүүл мэнд амь насанд хүрэхч байдаг юм уу тийм ээ. Бүр ийм таагүй үйл явдалч болохыг үгүйсэхгүй байдаг. За нэг үе одоо юу гэдгийг даатгалыг одоо хүмүүс бас муу ёр гэдэг байсан. Бас тийм ойлголт байсан одоо та гинти ослын амь насны даатгал тийм амь насны даатгал гэдэг ямар муу ёртой юм бэ гэдэг байсан. Одоо бол ер нь даатгалыг бол хэвийн одоо хүлээж авдаг л болчихлоо шүү дээ хүмүүс бол. Тийм ээ. Ер нь харин даатгал хийх нь зөв юм байна гэдэг тал руугаа баг хүмүүс явчихлаа. За яг энэтэй адилхан ойлголт орж ирж байгаа байхгүй энэ гэрээслэл гэдэг чинь бол. Тэгэхээр гэрээслэл өвлөх гэдэг ийм хоёр тустай ойлголт байна. Тустай ойлголт байна. Тийм ээ. Гэрээслэл гэдэг нь ямар учиртай байна гэхээр нөгөө яг энэ гэрээслэл өвлөх харилцаа ярихын үед бол өвлөгч гэсэн ийм хоёр этгээд яригдах харилцаа тий хоёр хооронд одоо энэ нэр томьёо орж ирж байгаа гэсэн үг.
Одоо тэр нас орж байгаа нөхөрчин бол өвлүүлэгч болоод байна. Тэр нас орсон этгээдийн хөрөнгийг хүлээж авч байгаа хуульд заасан одоо этгээдүүд одоо хоёлоо удахгүй ярина. Тэднийг бол өвлөгч гэдэг байгаа байхгүй. Тий. За гэтэл ингэж байна. Амьд ахуй цагтаа хэн нэгэн этгээд хөрөнгөө за би хэрүү ингээд нас барах юм бол миний хөрөнгийг ийм хүмүүст ингэж өгнө. Эсвэл яг энэ хүнд өгнө. Эсвэл бүр яг энэ байгууллагад өгнө. Тэгмээ ингэж нэр заадаг. Бас хандивлах юм байдаг те буйны байгууллагад. Тий, одоо тэр чинь үндсэндээ ингэж юм л да нэг хүүхдийн төлөө нэг байгууллага байлаа гэхэд за би бүх хөрөнгөө хүүхдийн төлөө тэр байгууллагад юу байна. Одоо хандуулна. Тэд нар миний намайг нас орсноос хойш миний энэ хөрөнгийг тэд нар авах ёстой. Энэ хөрөнгө харин яг зөвхөн тэр хүүхдүүдийн тэр асрах газар байгаа хүүхдүүдийн тэр сайн сайханд зориулагдах ёстой шүү ч гэдэг юм уу тийм ээ. Яг ингэж юу яаж өгч чинь. Тодорхой зааж өгч чинь. Тэгээд зарим нөхцөлд бол тэрийгээ бүр ингээд тэр гэрээслэлээр хүлээж авж байгаа хөрөнгийг хүлээж авж байгаа тэр өвлөгч нарт тодорхой үүрэг хүлээлгэж байна. Та нар яг ийм үүрэг гүйцэтгэх ёстой шүү. Миний энэ хөрөнгийг хүлээж авснараа гэж. Тэгэхгүй ч бас байж болно те. Зүгээр ер нь бол одоо ингээд тэр байгууллагад өгөө гэсэн юм асуудал байж болно. За бид нар бол яг янз янзын мэдээллийн хэрэгслэр бол одоо муурандаа нохойндоо одоо хөрөнгөө гэрээсэлсэн өвлүүлсэн юм бид нар бол сонсч ирсэн. Гэтэ энэ бол гадаад улс. Манай улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол тэр амьтанд бол өвлүүлэх асуудал бол тусгагдаагүй тийм ээ. Байдгүй юм уу? Байдгүй. Зөвхөн хүн эсвэл хуулийн этгээдгээ заасан тийм ээ. Хуулийн этгээд нь компани байж болно, эсвэл тэр нөгөө төрийн бас байгууллага янз янзын тийм байгууллагууд байж болно. Гэхдээ энэ дээр бас нэг юм анхаарах хэрэгтэй. Одоо энэ дээр нөгөө өвлөгч, хууль ёсны өвлөгчийн асуудал ярих гэдэг юм л да. Тэгэхээр энэ маань юм хоёр шатлын өвлөгч байгаа юм. За. Нэгдүгээрт нь бол за би одоо нэгэнт нас барах асуудал ярих гэж байгаа учраас дүүдэрээ ярьж муу ярьлаа тийм. Би одоо өөр дээрээ ярья. За жишээлбэл одоо би ингээд нас барлаа гэхэд миний нэгдүгээр шатлалын өвлөгч нар хэн байх вэ гэхээр миний төрсөн эцэг их тийм ээ. За эсвэл би үрчлэгдсэн бол намайг үрчилж авсан эцэг их. Нэг тэгж орж ирд юм уу? Нэгдүгээр шатлалд. Абигээ дурдах гэдэг нь арай болоог байна. Энэ одоо энэ хүмүүс. Дараагаар нь одоо би эрэгтэй учраас одоо миний эхнэр орж ирэх гэж байна. Би нас орсон гэдэг үг эсвэл. За тэгээ миний хүүхдүүд. За энэ саяны энэ хилдэг энэ хэд бол нэгдүгээр шатлалын өвлөгч нар гэж ингэж үздэг байхгүй. Миний төрсөн эцэг их эсвэл намайг үрчилж авсан эцэг их тэгээ миний эхнэр. За эмэгтэй хүн нас орсон бол мэдээж хууль ёсны гэрэлттэй нөхөр мөрөж таарах гэж тийм ээ. Тэгээд яг биднээс гарсан төрсөн хүүхдүүд дээр нь үрчилсэн хүүхд гэж байгаа. Бас үрчилж авч болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр үрчилсэн хүүхдүүд. За энэ дээр бас нэг онцгой нэг тохиолдол байдаг. Тэр нь юу гэхээр би нас барахаас өмнө 1 жилээс доошгүй хугацаанд өөрийнхөө асрамжинд өөр зүгээр нэг тийм хар хэлгийн хүн гэж ярьдаг тийм ээ. Одоо цусан төрлийн биш. Нэг тийм хүнийг би өөрийнхөө асрамжинд байлгаж исэн байж болно л доо. Тэгвэл тэр хүн маань нөгөө нэгдүгээр шатлалынхаа юу болчдөг байна. Өвлөгч болоод авчирчдаг байна. Гэхдээ 1 жилээс доошгүй хугацаанд би түүнийг өөрөө хажуудаа аваад асарч исэн, тэжээнд тэтгэж исэн тийм одоо хар хэлгийн юм уу. За цусан төрлийн ч байж болно л доо. Гэхдээ яг саяны нөгөө дурдсан эхнэр биш, хүүхдүүд биш. Тийм биз? Миний нэг дүүгийн хүүхэд байж бас болох байхгүй. Дүү маань нас орцсон. Тэгээ би дүүгийнхаа хүүхдийг үрчилж аваагүй. Тэгтээ би яг өөрийнхөө хажууд байлгаад ингээд тэжээнд тэтгээд асраад явчихсан. Жилээс гэж бас хугацаатай юм тийм. Жилээс баг хугацаанд гэж тийм ээ. За дээр нь намайг нас барах үед гидсэндээ олдсон байсан хүүхэд гэж байгаа. Төрөөгүй байсан хүүхэд. Энэ маань бол өөрөө нас орсноос нь хойш төрөх нь шүү дээ энэ хүүхэд тийм ээ. За энэ саяны энэ дурдсан хэд маань бол бүгдээрээ нэгдүгээр шатлалын өв залгамжлагч гэж үздэг байх гэж. За хоёрдугаар шатлалын гэж бас байна. Тийм ээ. Хоёрдугаар шатлалыг ямар үед ярьдгүү гэхээр нэгдүгээр шатлалын өв залгамжлагч нэгдүгээрт байхгүй. Эсвэл байсан ч тэд нар өвлж аваасаа татгалцсан. Өв хүлээж аваасаа татгалцсан.
Эсвэл өв хүлээн авах боломжоо алдсан. Ийм хүмүүс одоо ийм нөхцөлд бол 2-р шатлалын орж ирж байгаа. 2-р шатлалын дээр хин орж ирж ийн гэтэр бол одоо миний одоо аав ээж нь буюу одоо нөгөө өвөө эмээ гэж ярьдаг тийм ээ. Өвөө эмээ. Дээр нь миний одоо ач гуч. Одоо хүүхдүүд гэж хэлсэн бол хүүхдүүд байхгүй байх юм бол түүнээс гарсан ач гучийн асуудал яригдах гэж байна шүү дээ тийм ээ. Төрөл садангуудын асуудал яригдаад эхэлж байна тийм ээ. Төрсөн ах эгч дүү нар маань орж иж 2-р шатлалд орвол. Эхний шатнд бол ороогүй шүү дээ. Гэтэл энийг бол хүмүүс их андуурдаг тийм ээ. Одоо нас урдлаг дээр далигаачийн ах нь жишээлбэл би юм аавна гэдэг яриад байдаг. Жишээл юу гэдгийг би талигаачтай хамтарч компани байгуулаа явж ийсэн. Тэгэхээр одоо ингэсэн учраас би тодорхой хувь авах хэрэгтэй. Би дүүнэ гэдэг. Тэгвэл яах вэ гэхээр та 2-р шатлалын учраас эхлээд 1-р шатлалын өв залгамжлагч нарын асуудал шийдэгдээд хэрв эдгээр бүгдээрээ татгалзаад юм авах боломжгүй болвол тань руу шилжиж орж ирэх нэ. Тэр хүртэл та байжээ гэдэг асуудал яригдах нь шүү дээ. Эхлээд 1-р шатлал авч хэлэлцэх нь шүү дээ. Эхлээд 1-р шатлал авч хэлэлцэн. Тий. За эргээд гэрээс рүү орё. Би нөгөө энийгээ хэлж иж гэрээслээ ярихгүй болохгүйсэн байхгүй. Тэгэхээр түрүүн хэлсэн гэрээслийг хувь хүн дэм үү хуулийн этгээд байгууллагад гэрээсэлж болдог гэсэн. Гэхдээ манай хуулинд юу гэж заасан байдгүй гэхээр бол та бүх хөрөнгөө нэг өөр хар илгийн хүнд гэрээсэлсэн байсан ч гэсэн түрүүчийн хэлдэг нөгөө 1-р шатлалын өв залгамжлагч нар чинь 50% 2-1-ийг авах хэрэгтэй гэдэг. Энийг бүр тодорхойл тайлбарлах юм бол та ерөөсөө бүх хөрөнгөө өвлөгч биш хүнд өгч болохгүй л гэж байгаа. Ямар ч байсан 50% та нөгөө 1-р шатлалынхаа хүмүүст өгнө. Одоо зүгээр амьдрал дээр ийм байж болох гэж байна л да. Одоо би их нэртэйгээ муудалцсан тийм. Одоо салхын даваан дээр байж итл нас урчиж байгаа. Тийм ээ. Нөгөө талдаа хүүхдүүдтэйгээ би айгүй таарамжгүй. Тэгэхээр одоо 1-р аав ээж маань нас орцсон. Тэнгүүд одоо надад юу үлдэхгүй байх нь шүү дээ. 1-р шатлалын нэг өв залгамжлагч байхгүй болчиход шүү дээ. Тэгэнгүүт би юу гэж бодож байгаа юм хэрэг би эднэрт өгөхгүй. Намайг гомдоосон тийм учраас би эднэрт өгөхгүй гингүүтээ намайг өдий зөрчтэй болгосон би нэг багштай өгчиж гэдэг юм уу. Тэ эсвэл энийг хүүхдийн төлөө байгуулгана би эднийд юм өгчээ гэдэг. Гэтэл тэр хүний нас орсны дараа өв нээгдэхгүй гэдэг. Нас орсон тэр өдрийг. Ингээ өв нээгдснээр бол ямар асуудал тавигдгүй гэхээр бол та хинд гэрээсэлсэн бэ гэдгийг ингээд үзэхлээр дандаа нөгөө өвлөгч биш хүмүүст хэрэг өгцөн байвал та нарын амьд насандаа амьд ахуйдаа тэр муудалж исэн барьж исэн тэр харилцаа байвал ерөөс хамаахгүй те. Эднэр чинь таны 1-р шатлалын өвлөгч нар учраас заавалч 50%-аас доошгүй авна гэдэг юм зохицуулт орж ирдэг байна. Тэгэхээр тэр Японы нотротын танхимын ханан дээр байдаг тэр үг чи яаж юм гэхээр бол нэр заагаад ингээд гэрээсэлчихлэр маргаан байхгүй. Сая үл яг зүгээр хоёлаа хар илгийн улсуудад 100% асуудал ярьлаа. Тэгвэл одоо зүгээр өөрийнхөө өвлөгч нарт өгье л доо. Тэр нөхцөлд бол жишээлбэл давуулаад 1-р шатлалаа давуулаад 2-р шатлалынхаа нэг ачид бас тодорхой хэмжээний юм бас өгч болох нь шүү дээ. Зүгээр гэрээслэгүүгээр одоо өв нээгдсэн бол тэр ач бол 2-р шатлалын учраас авч чадахгүй байх байж. Тийм биз? Тэгэхээр бол одоо нөгөө гэрээслэгч маань амьд ахуйдаа өөрөө эрүүл сарвал дээрээ бодож байгаа учраас за тэртээ тэргүй 50%-ийг нь одоо манай хүүхдүүд ихнэр аавна. Гэхдээ би ачтаа юм өгмөр байна гэвэл одоо 50% нь ачтаа гэж өгөөд үлдсэний та нарт тэд хуваар шүүгээ заагаад өгч болно. Эсвэл хөрөнгүүдээ нэр зааж өгч болно. За би цуслангийнхаа газрыг их нэртэй тийм ээ. Энэ үнэтэй цайтай энэ хөөргөө би бол одоо том хүүдээж гэдэг юм уу. Удам дагаж ирсэн энэ нэг одоо бурхан байгаа. Энийгээ бол би одоо голом залгах баг хүүдээ өгнө ч гэдэг юм. Хуваарлаад шүү дээ. Тийм тэр гэрээсэлтэй ингээд тодорхой зааж штэ. За ингэж юм бол дараагаар нь бол тэр хүнийг нас урснаас хойш бол хөрөнгийн маргаан гарахгүй. Яг тэр бол тэр гэрээслэл дээр тодорхой заасан биш хин юу авах вэ гэдгийг нь бол тийм ээ. Тийм учраас тэр нөгөө өөр хүүхдүүдээ амар тайван эв найртай байлгыг гэвэл гэрээслэл хий гэдэг тэр Японы нотротын танхимын үг чинь цаанаа бол ийм учиртай. Тэр чинь бас нэлээд ухаантай хүний үйлдэл багтаад шүү дээ. За тэгээд одоо
хүмүүс маань бас залуу хүмүүс ч одоо бас их нас ордог болоо. Тэ ялангуяа энэ ковидоос хойш залуу хүмүүс бол гинт нас орох асуудлууд байна. Тийм учраас бол гэрээслэл үйлдэх гэдэг маань өөрөө ер нь бас юмыг нэлээд ууж харж чаддаг юм ухаантай хүний үйлдэл болохоос шийдний нь муу ёрш болж байгаа юм л та. За гэрээслэл зүгээр нэг цаасан дээр бичээд орчих тийм биш. Гэрээслэл хизээ хүчин төгөлдөр болох вэ гэхээр заавалч нотариотоор орох хэрэгтэй. Тийм ээ нотариотоор орж иж нотариот түүнийг нь гэрчлэнэ. Тэгвэл бас давхар гэрчийн этгээдүүдийг байлгана. Цаасаар хийн. Давхар одоо видео бичлэгээр баталгаажуулна гэж. Тийм биз. Тэгээд дэрийг тусгай ийм гэрээслэл хийдэг юм тогтоонд хийгээд тэгээд хоёр үйлдээд нотариотын танхимд хадгалуулах нь. Архив биднес асар их архив байдаг юм л шүү дээ. Тий, тэгжиж сая энэ маань бол албан ёсны гэрээслэл гэж тооцогддог. За гэтэл хүн ингэн л дээ нэг 45 таа байж тал би нэлээ эвгүүцээд нэлээ янгууд за энэ бас эвгүүдүүл гэж бодоод нөгөөг чинь гэрээслэл хийлээ. Тэгсэн чинь сайн эмчнэрийн боёнд нөгөөг чинь босоод ирлээ. Тийм үү. Тэгвэл одоо тэр гэрээслийг өчнгөө болгоод дахиад хэсэг хугацаанд гэрээслэхгүй явж болох нь шүү дээ. Тэгжсэн аа. Гэхдээ ерөөсөө би нэг тэрэнд ингээ гэрээслийг гижсэн чинь одоо бодоод ихнэ тэр арай биш юм аа. Өөрчлөх. Би өөрчлөе гэх юм бол тэр гэрээсэл олгож байгаа юм чи амьд авахудаа бол тэр гэрээслээ сольж болдог байна. Тийм ээ. Тэгэхээр бол эн чинь бол одоо бидний нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бол яг энийг сайн ойлгоод авчих хэрэгтэй. Гэрээслэл гэдэг юм хийчихэл тэр нь ингээл ямар ч хөдөлгөөнгүй ингээд үлддэг юм биш ээ. Та хүссэн үедээ түүнийгээ өөрчилж болдго юм аа гэж тийм ээ. Тэгэхээр бол хамгийн багадаа л өнөөдөр нэг пүрүс машин байгаа үстэй нэг хүний өмчтөлд бол тий. За тэгэл тэрнээс дэш хэдэн тэрбумаар яригдах хөрөнгөтэй хүмүүс одоо бий боллоо. Тэгэхээр энэ гэрээслийг бол амьд ахуйдаа ингэж хийж бол шаардлагатай гэж би бол одоо уриалах гэдэг тийм ээ. Энэ бол муу ёр биш юм аа гэж. Тэгээ амьдрал бол ерөнхийдөө энгийнээр ер нь энэ тохиолдлууд бол бараг байдгүй. Иймэрхүү асуудал гарах юм бол ерөөсөө мэргэжлийн хууль өгүүлэгч нарт ерөөсөө хандах хэрэгтэй байна. За одоо тэгэхээр өвлөх харилцаа дараагийн одоо хууль ёсоор өвлөх гэдэг. Гэрээслэл хийгээгүй ээжитл нас орчлаа. Тэгвэл яах вэ гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр өв нээгдэх үе гэдэг одоо ийм ойлголт орж ирж байгаа. Өв нээгдэх үе гэдэг юуг ойлгох вэ гэдэг нэгдүгээрт тэр өвлүүлэгчийн тэр нас орсон өдрийг бол өв нээгдэх үе гэж нэг үзэж байна. Энэ бол ойлгомжтой тийм ээ. Өнөөдөр нас онлоо бол өнөөдрөөс эхлээд ингээд өв нээгдэж. За бас нэгэнд хоёулаа мэдмээр юм байна нэвтрүүлэг учраас бас зарим зүйлүүдийг бас үзэгчд сонсогчдод хэлж хүсэж байна. Юу гэхээр бол байнга оршин сууж исэн хаягн дээрээсээ яваад сургаггүй алга болоод 5 жил болчихсон. Тэгээд ингээд сургийг гаргах гэдэг тэр гарч ирэхгүй. За энэ хүнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх нас орсон гэж зарлж болдог байхгүй. Өөрөөр нь юу хэлж яах вэ гэхээр сонирхогч этгээд гэдэг хин олох уу гэхээр одоо монголчууд чинь юу гэдгийг нөгөө үл хөдлөх өдрийнхөө байрныхаа ордерыг хичээлвэл өөрийнхөө тэргүүний нэр дээр чи байдаг юм ингээд голцоо нэг иргэний өмчгээд ингээд бүртгүүлсэн байж байдаг шүү. Гэтэл би өөрийнхөө байнгын хаягн дээрээс алга болоод 5 жил болцсон. За одоо тэгээд сургийг ингээд сонссон чи ерөөсөө сурах гарахгүй 5 жил. Тэгэхээр эн чинь ер нь бол нас орцсон байх магадaltaй шүү дээ. Одоо зогцсон болтохгүй болохоос шүү тийм ээ. Гэтэл эн чинь дараагийн хүмүүсийн амьдрал ахуй үргэлжлэх ёстой шүү дээ. Тэгвэл тэр байрыг заръя, барьцаалъя. Тийм ээ худалдая гэхлээр нөгөө миний нэр дээр байгаа учраас хөдөлж болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний хүүхдүүдэд юм эхнэр бол одоо нэг сонирхогчд гэж чинь шүү дээ. Намайг нас орсон гэж зарлуулж ийж тэгээд дараа нь өв залгамжлаар нөгөө хөрөнгөө нөгөөдөл чи өөрсдийнхөө нэр дээр болгож ийж одоо хөрөнгөө захиран зарцуулах шаардлагатай болох гэж тийм ээ. За гэр бүлийн харилцаа ярьж хахад би бас хэлж ийсэн өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр байгаа нөхцөл дараагийн гэрлэлтийг бүртгүүлдэг гэж. Тэгэхээр сонирхчдгээ тийм байж болох уу гэхээр жишээл манай эхнэр байж болох гэдэг нь шүү дээ. Нэгд нөхөр нас орцсон. Гэтэл дараагийн нэг хүнтэй бас амьдралаа холбомоор байдаг. Тэр хүнтэйгээ суугаад гэрэлтээ батлуулмаар байдаг. Гэтэл өмнөх гэрлэлт надтай байгаад байгаа энэ цэцлэгдэг байгаа.
Тэгвэл тэр нас орсон гэж зарлуулж иж тэртээ сонирхч ирээдүйд дараагийнхаа өөрсдийнхөө үйлдэлүүдийг хийх хэрэгтэй болж штэ. Энэ нэг тохиолдол нь. Дараагийн нэг тохиолдол нь бол амь нас нь эрсдэх нөхцөлд алга болсноос хойш 1 жил өнгөрсний дараа гэж байгаа. Одоо нэлээд хэдэн жилийн өмнө Отгон тэнгэр ууланд нэг баахан уулчид нас орсон. Сонссон тийм. Өндөр тэр уулан дээрээс унаад 10 хэдэн ч юм билээ нас орсон шүү дээ. Харамсалтай юм болсон. За тэгвэл тэн дотроос бүх одоо уулчдын цогцыг бол олсон л доо манай онцгойгийнх нь. Гэтэл нэг цогц олдоогүй байх гэдээ үзчихээ л дээ яг. Гэтэл мэрэгжлийн байгууллага юу гэсэн дүгнэлт гаргаж ийн гэхээр бол тэр нэг 200-300-аад метрийн тэр өндөр хадан дээрээс унсан амьд биет бол үндсэндээ амьд гарах боломжгүй гэсэн нэг юм дүгнэлт байна. Гэхдээ цогцолдоогүй шүү дээ. За энэ нөхцөлд яг хөглөр энэ үйл явдал болсноос хойш 1 жилийн дараа бол нөгөө сонирхч итгээд нас орсон гэж зарлуулж болох нь. За нөгөө нэг тохиолдол нь дайны ажиллагаа гэж байгаа. Яг тэр нь бол одоохондоо Монгол шиг улсад бол харьцангуй гайгүй. Гэхдээ манайхан ч нөгөө юунд явдаг штэ. Нөгөө инхийг сахиулахад явдаг штэ. Тийм ээ. Гэтэл тийм дайны ажиллагаанд, баял дайны ажиллагаанд оролцоод тэгээ сургахгүй алга болцсон. Ийм бол тэр тухайн тэр баял дайны ажиллагаа дууснаас хойш 2 жилийн дараа тэр хүнийг сонирхч итгээдүүд нас орсон гэж зарлуулж болдог байх гэж байна. Бас нөгөө юу орох юм шиг байна гэж би бодлоо л доо. Одоо жишээс өөр одоо улс оронд байж хат тэнд маш одоо байгалийн хэцүү одоо гамшиг болдог ч юм уу. Тийм наад чи нөгөө түрүүчийн хэлдэг нөгөө амь нас нь эрсдэлд орж болох нөхцөлд сургуу алгуулсан гэдэгтэй л орхон байна шүү дээ. Шуурга болсон эсвэл цунами дайрсан гэдэг юм уу тэгээ олдоогүй бол 1 жилийн дараа сонирхч итгээд нь бол нас орсон гэж зарлуулж байна тийм ээ. За энэ шүүхийн шийдвэр гараад энэ хүнийг одоо нас орсон гэж зарлалаа гэсэн энэ үеийг бол нөгөө өв нэгдэх үе гэдэг байгаа. Зүгээр яг бид нарыг харж байхад нас орсон хүн бол яг тэр нас орсон өдрөөр нь өв нэгдэж байхад саяны хэлдэг нэг 3 тохиолдол дээр бол шүүхийн шийдвэр гарсан өдрөөр нь бол өв нэгдсэн үегээд тогтоодог байх гэж. За үүнээс хойш одоо 1 жил тоолно. Одоо нөгөө 1-р шатлалын өв залгамжлагч нарт бол 1 жилийн хугацаан дотор та нар өвлий гэдэг тэр хүсэлтэд гаргаараа гэдэг хугацааг энэ хуулинд 1 жил гэж заагаад өгчдөг байхгүй. Тий. Хоёулаа нэг өмнөх юунууд дээр бол нэг хууль зохицсон ярьж байсан шүү дээ. Тэгэхээр энэний чинь нэг жишээ нь энэ байна. Жишээлбэл энэ яг нас орсон тэр өв нэгдсэн үеэс хойш 365 хоногийн дотор та энэ өвөл хөдөлгөөр одоо тэр өвлөгчийн хөрөнгийг би өвлж авна шүү гэдэг хүсэлтэд нотариотод гаргах ёстой гэж. Гаргах ёстой хугацаа нь бол явчих. Хугацаа нь тий. Гэтэл бас нэг өөр нэг тохиолдол байна. Тэр нь ямар ойлголт байна гэхлээр бол тэр нөгөө нас орсон өвлүүлэгчтэй хамт амьдарч исэн нэг өвлөгч байна. Тусдаа амьдарч исэн өвлүүлэгч байгаа даа шүү дээ. Тэгэхээр саяны 1 жил гэдэг маань бол тэр тусдаа амьдарч исэн өвлөгч нарын хувьд 1 жил. Харин хамт амьдарч исэн. Одоо жишээл миний хүү байсан гэж бодоход хоёулаа нэг дороо амьдарч исэн тийм ээ. Тэгвэл чи заавалчгүй 1 жилийн дотор би аавынхаа өрөнгнөөс би өвлж авъя гэж хүсэлт гаргах шаардлагагүй. Хамт байсан. Харин эсвэргээрээ яах вэ гэхлээр би өв залгамжлахаасаа татгалзаж гинэ гэдэг ийм хүсэлтийг чи 3 сарын дотор гаргах хэрэгтэй. Хэрвээ татгалзах хүсэлтэй байх юм бол тий. 3 сарын дотор гаргах хэрэгтэй. 3 сар чи өнгөрчих юм бол чи хүсэлт гаргаагүй байсан чи албан ёсны өв залгамжлагч явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаануудыг энэ ялгааг тийм ээ хамт байсан өвлөгчид бол татгалзах 3 сарын хугацаа байна. Би авахгүй би өвл залгамжлах авахгүй гэж. Тусдаа байсан өвлөгч нарын хувьд бол 1 жил дотроо би өв залгамжлая шүү гэж хүсэлт гаргах асуудал. Энэ хугацаагаа мэдэхгүйгээс болоод аюул олон хүмүүс өв залгамжлах хэрэгээ алдчихдаг аюул харамсалтай. Тий. За тэгэхээр чи сая анзаарсан байх. Яагаад би өв залгамжлахаасаа татгалзаж байна гэсэн. Гэхдээ харин наа чи нэг сонирхолтой. За тий. Тэгэхээр энэ дээр ийм асуудал байна. Би тодорхой хэмжээнд амьд ахуйдаа юм хийж байгаад нэлийн хэмжээний өртөө болцсон. Би бас яг тэгж бодчихсон. Тэгж бодсон. Чи мундаг сайн бодсон байна тий. Өртөө учраас муугаар нь ярих юм бол ялыг нь үрмээргүй байх гэж бодоод татгалзчихлаа. Тэр хөрөнгөний чинь тагаад нэг өр дамжиж ирж байгаа байхгүй юу? Зээл барьцаан тавьсан ч юм уу? За тий, ер нь бол би одоо ингээд тодорхой хэмжээнд барьцааныхч байж болно.
би зүгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэг барилга байшин барьж байгаа дутуу орхигдсон баахан хүмүүс цалин хөлс өгөөж яадаг юм ингээд би нэг баахан хүмүүст одоо өглөхтэй байгаад нь шүү дээ. Гэтэл миний хөрөнгийг авсан хүмүүс тэр авсан хөрөнгийнхаа хэмжээнд хувь тэнцвүүлээд өр төлбөр төлөх хэрэгтэй болчихж байгаа учраас тэрийг тооцож үзэнгүүтээ за би энэ хөрөнгийг авснараа баахан үүрэг гүйцэтгэх ажилтай болох нь. Тэгэхээр надад аль нь бараг ашигтай байх нь гэж үзээд хэрэг ашиггүй байна гэж үзэх юм бол татгалзаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хамт байсан өвлөгчийн хувьд 3 сар дотор татгалзахгүй л автоматар чи өвдлөгч болоод их нь байна. Надаас чамд оногдох хөрөнгөж очин өрч чам дээр очих гээд нь шүү дээ. Тий. Нөгөө нэг таны нөгөө дурдсан шиг нөгөө Японы юун дээр хан дээр байдаг чинь нөгөө амар амгалан байхаа бодох юм бол 3 сарын дотор бол шийдчихэж гэнэ шүү дээ. Гэхдээ тэрийг дагсан хэмжээний өр төлбөр орж ирэх юм бол тэгэхээр одоо юу гэдгийг нэг тэр бом төгрөгийн хөрөнгө өвлж авч ийн тэгээд нэг 100 саяын төлбөр гарч ийна гэвэл тооцож үзэх юм байна. За яг үү энэ бас тэр хүн байна тий. Тэгээд нөгөө авлахтаа хүмүүст нь ярьж агаад суулж уулаач юм уу ингээд юу яаж болно шүү дээ. Тийм ээ. За өв залгамжлаас татгалцгаас гадна өв залгамжлах эрхээ алдах гэсэн бас нэг ойлголт байдаг. Тэр ямар учиртай вэ гэхээр бол одоо тэр өвлүүлэгч тэр талигаачийг нас баргахад хүргэсэн. Одоо жишээлбэл хүүн аавгаа алдсан байж болно. Жохон муу өртөл юм ярьж байна. Гэхдээ яг одоо нэг хүмүүст ойлгуулахын тулд тэгж ярих гэдэг юм тийм ээ. Хүүн аавгаа ямар нэгэн шалтгаанаар алчихсан. Тэгвэл одоо тэр аав нь тэрний хүүхийнхээ хувьд бол өвлүүлэгч нь шүү дээ. За энэ нөхцөлд бол тэр хүүгийн хувьд бол тэр аавынхаа хөрөнгнөөс өвлж авах эрх нь алдагдаж байна. Яг тэр хүнийг үхэлд хүргэж шүү дээ. Тийм байгаад шууд хүргэж байна. Эсвэл тэр шууд хүргэх шалтгаан болсон байж болно. Амар хэцүү байдалтай байлгасаар хагаад нөгөө аав нь жишээлбэл өөр амиа хорлоод өгсөн байж болно шүү дээ. Тэгээд ингээд цагдаагийн байгууллага мөрдөж шалгасаар явж за энэ хүү кейс болоод яг тэгэхээр энэ хүн нас урахтаа нэг гэрээслэл үлдээгээд би энэ хүү кейсээ болоод баг ингээд би амиа юу гэтгэлээ гэд ингээд бичсэн байна. Тэгэхээр энэ хүний амиа орлох гол шалтгаан нь энэ том хүн байжээ гэдэг юм. Ингээ хуулийн байгууллага тогтоогдчих юм бол тэр том хүүгийн хувьд бол өвлөх эрхээ алдчихж байгаа. За ингээд нэгдүгээр шатлалын өвлөгч нар өвлөх эрхээсээ татгалцсан эсвэл өвлөх эрхээ алдсан нөхцөлд хоёрдугаар шатлалын өвлөгч нар руу хөрөнгө дамждаг тийм ээ. Нэг юм байна. За яг их олон одоо гэр бүлүүд иймэрхүү байдалтай нүр тулж байгаа. Ихэнх нь бол хоорондоо сайхан яриад тохироод одоо монголчуудын нэг үг байдаг шүү дээ. Нэг талигаачийн ясыг үнэлцүүлээд явах тэ гэж. Энэ үднээс нэлээд ухаан зараад за талигаас амьд байхдаа надад нэг тэрийг өгье гэжсэн. Би тэрийг авчихгүй гэхээр нөгөөдөл за хэрэг бас бид нар ч бас тийм яриа сонссоо тий. За чи тэрийг нэршиг авчихоо нэг л тэр хүний хүсэж ийсэн. За энэ хөрөнгийн миний хүүд яав. За миний охин энэ авч гэдэг юм уу те ээж нь яг нэг ганц өрөө байранд байж байгаа. Тэгээд надаас хойш та нар дахиад энийг авах штэ ч гэдэг юм. Ингээд нэг эрүүл саруулаар яриа тохирдог нэг хэсэг байна. Гэтэл үгүй гэж чичрээ дайраад чи бид хүрээд ингээд байдаг улсууд маань бол үндсэндээ шүүхээр очиж л хин гэдэг нь юу авах хэрэгтэй байдгийг тогтоолгож байгаа. За өв нээгдэх газар гэсэн бас нэг ойлголт байдаг. Хаана өв нээгдэх вэ гэж. За хуулийн дэрүүг заасан байдгүй гэхээр бол тухайн тэр талигаач болсон өвлүүлэгчийн хамгийн сүүлд байнга оршин сууж исэн газар гэж нэг үздэг. За тэр нь тодорхойгүй. Одоо жишээлбэл нэг хэд хэдэн хүүхдүүдийнхаараа 2 сараарч байдаг юм ингээд тойроод идэг байж болно шүү дээ. 2 сар болоод ингээд яваад идэг. За энэ хүний хувьд бол яг хаана байгаа нь тодорхойгүй байна. За тэгэх юм бол тэр хүний өвлүүлэх гээд байгаа тэр хөрөнгийн дийлэнх нь хаана байна гэдэг тэргээр өв нээгдэх юм байна. Өв нээгдэх газрыг тодорхойлснороо нөгөө би өв залгамжлыг гэдэг хүсэлтэд гарах хүмүүс чинь хаанхын нотариотод очих вэ гэж штэ. Жишээл Дархан уул аймагт хэрүү тэр хүн байнга оршин суудаг байж ирсэн бол Дархан уул аймгийн нотариотод хүсэлтэд гаргацгаах юм байна. Тийм байгаад гисэн чинь Дархандаа хүүхдүүд нь байдаг. Дархандаа өөр хүүхдөрөө ингээд тойроод амьдраад идэг байсан хүний хувьд бол яг Дархан эрдэнэт одоо сэлэнгч байдаг юм ингээд тойроод идэг гэсэн үнэд бол тодорхойгүй гэсэн чинь тэр хүний нэр дээр байдаг өвлөх хөрөнгө нь Улаанбаатарт байдаг гэж байна. Тэгвэл Улаанбаатар хотод хүсэлтэд гаргах. Нөгөө урд нь ярьж нөгөө хэргийн харьяал шиг л
За яг үнэ. Бас тиймэрхүү юм бас шүү нэг дээ. тиймэрхүү юм байж тий. За гэтэл түрүүн ярьлаа нөгөө 1 жилийн дотор өвлөх эрхийнхээ одоо хүсэлтийг гаргах хэрэгтэй гэж тийм ээ. Би одоо өв залгамжлаа шүү гэдэг хүсэлтээ гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэх юм бол шүүхэд хандаад тэр хугацаагаа тогтоолгодог. Тэр хүндэтгэн үзэх шалтгаан нь бол их нөхцөлд нөгөө өөрөөс нь хамаарахгүй ийм шалтгаанууд байдаг. Жишээлбэл би Америкт байж байгаад тэгээд яг юу яах гэсэн чинь ингээ визийн юмд ороод ингэчлээ. Тэгсэн чинь нөгөө консулын газар маань миний байгаа газараас ийм хол зайд байгаад би ингээд замд явсаар хагаад нөгөө юу би жаахан алгуурлаад нэг сүүлийн 7 хоног дотор амжиж гэж бодсон юм аа. 1 жил гэж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл би нэг сүүлийн 7 хоногт нь л амжуулчих гэсэн чинь тэр 7 хоног дотор би яг ингэж явсаар хагаад амжаа. За эсвэл одоо янз янзын цар тахал янз янзын юмны хөл хорионд орцсон ч байдаг юм уу тийм ээ. Эсвэл нэг тийм юунд одоо Африкт явж исэн чинь нэг тийм айхтар цэргийн эргэлт гараад тэр хүн ингээд нэг юм давагдшгүй хүчин зүйл яг өөрөөс нь үл хамаарсан ийм нөхцөл байдалд орсон гэдгийг хангалттай нотолж явах юм бол шүүх тэр хугацааг нь сэргээж өгдөг байх гэж. За энэтэй холбогдуулаад нөгөө юуны өв залгамжлсан хөрөнгө нэмэгдэх хасагдах асуудал яригддаг. Жишээлбэл их нэртэйгээ 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэйгээ байсан гэд үзэхдээ ингээд 5 хүнд одоо хөрөнгө хуваагдах гэжсэн байна тийм ээ. Гэтэл надаас өвлөгдөж байгаа хөрөнгө нэг 100 сая байсан гэтэл чинь 5 хүнд чинь 22 сая хуваагдах гэж байна да. Гэтэл нэг дүү маань одоо нэг хүү маань бол тэр нөө саяных шиг одоо Америкт юм уу байж байгаад нөгөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлтээ гаргаж чаддаг байсан. Тэнгүүд за тэр гаргаагүй чинь ингээд би байгаа хүмүүстэй ингээд хуваасан чинь нэг хүнд 20 ингээд оногдож байгаа нөхцөлд бол одоо хэрэг тэр би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас би хүсэлтээ гаргаж чадаагүй магаа шүүхээр тогтоолгоод ороод ирэх юм бол 6 болох юм бол нөгөө нэг хүнд оногдох гэж 20 саяасаа буухан байна. Гэтэл эсэргээрээ нөгөө 5-аасаа зарим нэг нь татгалзаж болно. За эсвэл ээж нь жил татгалзаж болно. За би нөхрийнхөө юунаас би хувь авах боллоо. Харин би өөрийнхөө хувийг хүүхдүүдтэй тэнцүү хуваагаад өгчөө гэх юм бол нөгөө нэг хүний төрөчийн хийсвэр чинь тэр 22 байсан бол одоо нөгөө ээжийн 20 чинь 4 хүүхдтэй 5-5-аараа хуваагдаад очих. Тэр нөгөө хүүхдүүд бол 25 сая авах жишээтэй. Ийм одоо зүйлүүдийг бол энэ өвлөх гэрээслэл гэсэн энэ зүйл дээр бол манай зөвч сонсогчд бол ойлгох төлөв юм бол та. Гэрээслэлийг нотродоор батлуулахгүйгээр үлдээвэл хүчнтэй тооцохгүй юу? Яг зүгээр нотрод байхгүй газар гэж бас ойлголт байдаг. Жишээлбэл хөдөө орон нутгийн суманд байж итл сумын засаг дарга бол нотрод хэрэгтэй байдаг. За гэтэл тэр хүн юунд байж иж болно? 20 ангид ял ажиллаж исэн байж болно тийм ээ. Тийм бол тэр 20 ангийн дарга бол нотродны хэрэгтэй. За цэргийн алба хажуул тэр цэргийн ангийн захирагч бол бас одоо хэрэгтэй. За гэтэл нисэх онгоцон дотор Мятын нисэх онгоцон дотор явж итл нэг хүний биеийг гинтэх юм уу нөгөө хүн чинь одоо яах тэр нотрод хүрэх боломжгүй шүү дээ. За тэгвэл тэр нисэх онгоцны ахмад бол жишээлбэл нотродын үүрэг гүйцэтгэх. Тийм ээ. Бас нэг сонирхсан асуулт байна л да. Нөгөө нэг жилээс хойш болохоор нөгөө шүүхэд хүсэлт өгөөд нөгөө нас барсан гэд одоо тодорхойлт гаргуулж авч байгаа шүү дээ тий. Насвархны зарлуулаа. Гараад ирвэл яах вэ? Шүүхийн тогтоол нэгэнд гарсан юм чи одоо хүчингүй юм байна л да тий. Зүйтэй. Хэрв гараад ирсэн нөхцөл тэр хүн маань өөрийнх нь тэр хөрөнгө чинь юу ачлаа шүү дээ. Одоо хүмүүс өв залгамжлаар шилжчихлээ шүү дээ. За тэднээсээ буцаан шаардж авах эрхтэй. Эрхтэй юм уу? Эрхтэй. Гэр бүлийн харилцааны хувьд яах юм бол хэрв одоо би өөр дөр жишээ авахад би нас орцсон гэж зарлагдсан байж байгаа амьд улаа гараад ирдэг. Миний эхнэр хүнтэй суугаагүй бол манай эхнэр чинь нөгөө бидний гэрэлтийг цуцлуулсан байгаа шүү дээ. Тэгвэл тэр сэргээж болдог буцаагаад. Тийм ээ. Гэхдээ яг энэ маань өөрөө нөгөө тэр хөрөнгө чинь тэгээд хит ингээд амжаад юм ингээ явчихлаэр бол тэрийг буцаагаад ингээд олж авах асуудал нь өөрөө яах яригтай л та. Тэгтэр бол яг ер нь бэлэн байгаа хөрөнгө гэж одоо хууль тогтоогч маань бол томьёолсон байна. Тий. Дараагийн бас нэг сонирхсан асуулт. Нэг эхний нэгдүгээр шатлалын өвлөгчнөр байгаа шүү дээ тий. Тэр дунд гэрлэлтэд батлуулаагүй мөртлөө хамтран амьдрагч нь орох уу? Орохгүй. Орохгүй юу? Эхнэр нөхөр гэж заачиж байгаа.
Тэгэхээр заавал батлуулсан нь бол заавал ч төрийн байгууллагад гэрэлтэй бүртгүүлсэнийг эхнэр нөхөр гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол одоо манайхны нэг бол хамтран амьдрагч нар бол юу яаж чадахгүй нэ. Өв залгамжилж. Нэгдүгээр шатлал руу орох боломжгүй. Тэгэхээр одоо бол нэг ийм тохиолдол байдаг. Одоо гэр бүлийнхаа гадуур харилцаатай байж байгаа нэг хүүхэдтэй болцсон байдаг. Тэр хүүхдийг нь бол одоо эхнэр нь ч мэддэг, те ингээ ер нь ах дүүнэр нь ч ерөнхийдөө мэддэг. За тэгээ нөгөө хүүхэд бас эцгээрээ ингээд овголчихсан юм байсан. Бол тэр хүүхэд мал үндсэндээ бол одоо өв залгамжлагч болоод ороод ирэх юм өндөр магадaltaй. Тэр эхнэр өөрийнх нь эхнэрээс гадна тэр одоо гэр бүлийн гадуур харилцаатай байсан хүнд бол өв залгамжлалт ирэх оногдохгүй. Гэтэл би юу яагаад гэрэлтэй цуцлуулаад нөгөө хамтран амьдарч исэн эмэгтэй тэгээ гэрлээ явчихсныхаа дараа тэнд очиод нас орох юм бол хэдийгээр одоо миний хуучин эхнэр амьд байгаа ч гэсэн тэр эхнэрийн хувьд бол өвлөх хэрэг алдчихж байгаа. Ягаад гэвэл энэ хоёрын хооронд бит хоёрын хооронд гэрэл цуцлаад би тэр дараагийнхаа хүнтэй гэрэлтэй батлуулсан шүү дээ. Тийм бай. Тэгэхээр тэр дараагийн батлуулсан хүнд өв залгамжлах хэрэг нь үүсчихэж байгаа байхгүй. Миний энэ салсан эхнэр маань амьд байгаа ч гэсэн эхнэр биш болоо явчихчих. Гэхдээ тэр эхнэрээс гэрэлтэй цуцлуулсан эхнэрээс хүүхдтэй байгаад хүүхдүүд нь ааваараа овгуулж их юм бол орох нь шүү дээ. Нэгдүгээр шатлал руу. Тийм. Миний анхны гэрэлтээс үүссэн хүүхдүүд бол миний нэгдүгээр шатлалын өвлөгч нар мөн баг. Мөн байна. Шинээр нэг одоо би жишээ нь эхнэртэй одоо хуучин гэрэлтэй цуцлуулаад нэг хүнтэй танилцаад шинэ гэрэлтэй батлууллаа. Нөгөө нэг эмэгтэй маань дагвар хүүхдтэй байлаа. Тэгэхээр нэг жил өөрийн асрамжинд байсан гэдгээрээ дагвар хүүхд орох нь байна. Угаасаа ингэж байгаа шүү дээ. Нөгөө дагвар болон үрчсэн хүүхд чинь гэр бүлийнхаа хуулиар бол өөрийн хүүхдээ адил болчих. Харин тийм байна. Тэгээд жилээсээ дээшээгээ явчихаараа. Тий. Тэгэхээр бол тэр бол угаасаа өөрийнх нь хүүхэд. Тэр ээжтэй гэрэлтэж байгаа учраас тэр дагвар хүүхд чинь өөрийнх нь хүүхд болоо хуурчиж шүү дээ. Тэгээд тэнд очиод нас орохлоор тэр дагвар хүүхд чинь өв залгамжлагч болоо хуурч. Энэ дэр бас нэг амар маргаан бас гардаг те. Энэ бол одоо манай аавын төрсөн хүүхд биш шүү дээ. Манай ээжийн төрсөн хүүхд биш шүү дээ. Бид нар бол төрсөн хүүхд нь шүү дээ. Гэт нэг юм маргаа үүсдэг. Хуулиараа бол чинь нэгдүгээр шатлалынхаа өв залгамжлагт орчиж байгаа юм. За тий. Тэгээ ер нь бол маргаан үүсэх юм бол энэ хүн өвлөгч мөн биш гэд маргаан үүссэн нөхцөлд бол тэгэл асуудлыг шүүхээр шийдвэл тийм л юм. Ер нь тэр нэг жилийн хугацаа тавьж өгөөд байгаа чинь бол нэг тиймэрхүү хүмүүс гарч ирэхийг хүлээгээд байгаа юм. Тэгэхгүй бол өнөөдөр нас урлаа маргааш нь өвлөгч нар гэрчлэгийг аавна гэх юм бол баахан хүн хаягдчих гээд шүү дээ. Тийм учраас тэр нэг жилийн хугацаа тавьж өгж байгаа чинь энэ хооронд одоо нөгөө сонирхч итгээдүүд хурж ирээд нөгөө нотротод төсөлтүүд өгнө шүү дээ. Тэгээд яг шаардлага хангасан одоо хүмүүст нь бол нотрот өвлөх эрхийн гэрчлэгээ гэдэг юм бичиг баримт өгдөг. Тэгээ хэдэн хүн өвлөх эрхийн гэрчлэгээ авснараа одоо нөгөө дүл дээр одоо хин юугаа авах уу гэдгийг тохиролцох асуудал ярина. Ер нь бол бүгдэнд нь жигдхэн байх хэвээр тэнцүү ойрлогдох хэвээр. Гэхдээ тэрийг хоорондоо яриад их баг болгож болдог. За тэгэл маргаан гарвал шүүх рүү яв. Тийм ээ. Тэгэхээр манай үзэгчид, сонсогчид бол бит хоёр бол энэ мэдмээр юм байна нэвтрүүлгээрээ энэ хуулийн анхан шатны ерөнхийдөө ойлголтуудыг өгч байгаа. Тэгээ амьдрал бол ерөнхийдөө ийм энгийнээр ер нь энэ тохиолдлууд бол баг байдгүй. Заавал ч хоорондоо ойлцсон, сүлэлтсэн тийм ээ ийм яриугтай төвхтэй байдаг учраас иймэрхүү асуудал гарах юм бол ерөөсөө мэрэгжлийн хуульч өмгөөлөгч нарт л ерөөсөө хандах хэрэгтэй маа гэдгийг хэлээд нэвтрүүлгээ өндөрлөх гэсэн чинь. За ингээд энэ удаагийн мэдмээр юм байна. Нэвтрүүлгийн маань дугаар энэ хүрээд одоо өндөрлөж байна. Тэгээд хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэм сургуулийн Эрдэм их сургуулийн одоо багш Алтан Гэрэл ах маань бас өнөөдрийн сэдвийг маань ерөөхдөө та бүхэнд олон талын бас нэг юм энгийн байдлаар тийм ээ мэдээллийг мэдмээр юм байж тэ гэсэн ойлголтыг бас өгсөн болов гэж одоо бодож байна. Тэгээд дараагийн шин дугаараар мөн шин олон зүйлүүдийг мэдэх дугаараа хүртэл түр баяртай тэгээд ахих ажилд бас амжилтыг хүсье. Тэгээд сонсогч үзэгч та бүхэн мэдмээр юм байна нэвтрүүлэгтээ бас үргэлж ойр байгаараа хамт байгаараа олон одоо хууль эрх зүйн мэдээллийг энэ хүн нэвтрүүлгээр олгох юм зорилготой байгаамаа. Бид хоёр бүгд баяртай. За баяртай.